Эрхэм мэнд үзэгчдээ Эх орон телевизийн бэлгийн сэдэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Асгүл Зоржин шагнал зохиолч, Яруу найрагч, сэтгүүлч Пэрнлэн Ямлхав өргөцөө ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Эх орон телевизийг үзэн суугаа үзэгчдтэй бас мэнд өргөж байна. 2016 он бас гараад удаагүй байна. 2015 оны хувьд таны хувьд бас ямар он болж өнгөрөө уран бүтээлийн өрөөнд ол зумаг хэрэг вэ? 2015 онд талын шүлгүүд нэртэй Яруу найргийн төвөрөн хэвлүүлж гаргалаа. За бас улсын чанартай сайхан Яруу найргийн наадмуудад тэмцээнүүдэд амжилттай оролцлоо. Бас нүүдэлчний зургууд гэдэг тийм хөөрнөл зохиолгоо тийм зурглал сэтгэмж бодролын бас ном бэлтэж боож тавилаа. Нэг кино зохиол бичлээ гэдэг ингээд бас яриад байвал уран бүтээл ариунтай сайхан жил өнгөрлөө шүү. 16 он гарчихлаа. 16 онд бас ямар ажлын төлөвлөгөө байна? 16 онд одоо тэгээд бас л Яруу найраг хөөрнөл зохиолын богино хэмжээний төрөл за одоо өгүүлэлэг тууж кино жүжиг гэсэн ийм зүйлүүд хийх бодолтой байна. Тэ нэг болоогүй байгаа маргаашаар буу гайхвал гэж нэг үг биш. Тэгэхээр одоо бодож санаж байгаа юм бас нэг болоогүй байхтан дэлгэд яах вэ? Тэгээ юм чинь бас нэг тийм цаг хугацааны юмч байдаг, болох юмч гэж байдаг, болохгүй ч юм гэж байдаг. Төлөвлөсөн бүх юм 100% биелнэ гэж байхгүй л те. Ер нь хүнд. Тийм учраас бас төдийлнийх одоо тийм гэж ярмааргүй л байна. За ер нь Яруу найраг утга зохиолд орсон хүмүүсийн хувь тавилан их сонин байдаг тийм ээ. Таны хувьд энэ Яруу найраг утга зохиол гэдэг нэг одоо гайхалтай зүйл рүү ер нь хэдэн оноос эхэлж оров. Анх ер нь хэдэн онд бас шилүү хүчжээ. Энэ анхны одоо бэлэг авьяасыг ер нь хаанаас хэдэн настад нэрэлэрсэн юм бэ? Би ч одоо нэлийн хожоо өвдсөн шүү дээ. 10 дугаар анги одоо байхдаа 10 дугаар анги төгсөөд л юм уу да ерөн шүлэг Яруу найраг гэдэг юм хэл бичсэн. Тийм анхны шүлгүүд гэхээр юмнууд бол тэнцэслэгтэй л гэж боддог. Тэгээд 10 дугаар ангийн төгсөөд ихтэй сургуульд орж чадлагүй хөдөө илгээл таваад малчин болсон. За ингээ малчин байхдаа бол 4 жил гараа малчин байлаа. Дунд нь 1 жил бас цэргийн хаалаа. За тэгэл энэ хугацаанд л бас шүлэг зохиолыг ном их уншиж шүлэг зохиол биччихл байсан л та. Тэгээд хожуу оюутан болсон шээ. Тэгэл оюутан болсон цагаасаа л одоо ер нь энэ ихтэй сургуулиудын оюутны дугуйлангууд за тэгээд энэ оюутны Яруу найргийн наадмууд нэртэл бичиж эхэлсэн хүн тий. 4 жил одоо тэмээ малалсан. Тий. гэж ярьдаг тийм ээ. Одоо нутаг осны тухай ярихад сайхан Дундгуй аймгийн Хулцсан бол аргагүй сайхан нутаг. Нутгаатай ер нь сүүлийн та явж ирвүү ер нь нутаг руу бол одоо бас жоохон цастай л байна. За Дундгуй аймаг урд биендээ Цэлгэр хангай хуул төлзийт гэдэг урд талаараа бол бас араа гайгүй. Тэгээ одоо бас цаас нэмж оруулах үүдхэн болохоор л байна л та. Тэр энэ зам бол сайхан зам болсон. Зундаан, намартаан, за өвлдөө, за хаврын тэргүүн сард тэр бол нэг жилдээ нэг 4-5 нутаг руу ган бол очичноо аавын да тий. Тэгээ намар очсон, сайхан налгар урт намар болсон, 100 очсон. Энэ жил бол гайхалтай сайхан зам байсан. Тэгээ сая өвл бас яг аймаг ороод иргсэн. Ер нь бол энэ жил бол бас нэг тийм цаг муу амлаад байхааргүй гайгүй. Анхны ном хэдэн онд гарч вэ? Ямар нэртэйгээр гарч вэ? Анхны ном Манагаар чамтай хөрөлдөх гэж ном 1999 онд оюутан байхдаа хэвлүүлж ирсэн. Тэр үед ч одоо нэг ном юм жижигхэн хэвлэх үйлдвэрүүд ч одоо төдийлөн Монгол оронд нэг өндөр хөгжөөг ингээд ийм жижиг номууд гардаг. Нэг тийм өврийн ном шиг одоо тийм ном л анхны ном гарч байсан да. Анхны ном гарахад мөн ч их баярлж байсан да. Тэгээд тэрний дараагаар 2001 онд Арслан цагаан дарс нэртэй ном хэвлүүлсэн. Тэгээ энэ маань бол бас утга зохиолын хүрээнийхэнд ч юм уу найз нөхдөд маань авсан нэлээн энэ ном маань бол бас нэг шүлэг бичиж болохоор энэ хүүхдүүн ч гэдэг юм уу. Шүлэг нь бас уншмаар энэтэй шүлэгтэй хүн байна ч гэдэг юм уу. Бас нэлээн тийм намайг нээж өгсөн ном болов гэж боддоо ч Арслан цагаан дарсаа. 90 хүн нэгдэж гараад ирэхээр нэг дөрөв дахаар боллоо гэд. Ер нь харж байхад таны үеийнхэн одоо л ер нь нэг ачаа үрэх цаг ирсэн юм шиг харагдаж байна. Тэр энд нэг юм байт юм аа. Ер нь дээхэн үед хэлж байсан. Тэр юу гэхээр би их бага байжтэй. Залуу 20 эдтэл байсан юм болоо да. 20 өнгөрчсэн таш дуруугаа. Нэг ярьж ирсэн ард орон зохиолч таш дуруугаа. За Монголын их утга зохиолын ачааг танаа үеийн залууч бол хүссэн ч хүсээгүй ч нэг өөрөх цаг ирнэ гэж. Тэгээ юм гэдэг бол үе үеэрээ ингээд тийм ээ. Ээлж халаагаараа байдаг энэ орчлын ертөнцийн зүй тогтол юм байна л. Тэгэл энэ утгаараа бол одоо ингээд 1990-ад онд шүлэг зохиолоо бичиж ард түмэндээ үнэлэгдэж танигдж зохиол бүтээлээр ард түмнийхэн дунд зохиолч Яруу найрагч гэж хөндлөгдсөн энэ хүмүүс маань л одоо өнөөдөр
Монголын энэ утга зохиол гэдэг их айлын одоо ачааг бол нуруундаа үүрч эхэлж шүү дээ. За тэгээд бас манай 80-аад оны энэ сайхан ланжарууд манай байна шүү дээ. Монгол орон зохиолын оройн дээд оройн чимэг болсон энэ л төрийн шагналт соёлын гавьяат, шинжлэх ухааны гавьяат, за доктор, профессор, академич гэдэг ингээд судлаач тэгээд ингээд энэ бүхэллэг цоллог нэг үе байдаг 80-аад онд бол үргэлжилсэн хөөрнөл зохиол, яруу найраг, кино, театр, жүжиг гэдэг л бүхэл төрөл зүйлээр бичсэн энэ тэнцв. Энэ үе бол одоо бас олон жил утга зохиолыг нуруундаа одоо ингэж өөрч утга зохиолын түүчийг ард түмэндээ хүргэж байлаа. За энэ дараагаар бол одоо яах вэ? 40 хүргэц гэж байна да манай үеийнхэн бол тэгээд одоо манай үеийнхэн бол одоо энэ 40 хүргэж байгаа үеийн хүмүүс бол бас ингээ анзаараад байхад Ахмад үе маань дээд үе маань бол бас өөрөө ирэхгүй итгэл өгч эхэлж байна л да. За одоо та нар л нэг ийм ажлын ардгаар ийм ажлыг бүтээ, ийм сайхан юмыг бүтээх хэрэгтэй, бичих хэрэгтэй, ийм үзэл бодолтой байх хэрэгтэй ч гэдэм юм. Тэр утгаараа бол бас нэг юмны ээлж одоо тэгээд үүрэг хариуцлагын хувьд бол бас нэг энэ цаг үе нэрж байгаа юм болоо та гэж ингэж л боддоо шүү дээ. Хүн залуу байхдаа бол бас нэг тийм томоогүй хүүхэд гэнэн сэтгэлтэй байд юм удаа л гэж ингэж боддtiin. Зүгээр миний л бодол шүү. Би ч одоо нэг 90 оны сүүлээр чинь 20 хэдтэй л жоохон залуу байлаа. Тэгэхэд агуу их яруу найрагч Монгол Улсын төрийн шагналт очроотын даашалбар бол бурхны оронд заларсан. Тэгэхэд бол тэр үедээ нөгөө залуу хүн байсан учраас бас хичээлдүүл хүн гэж л боддог байлаа тэр хүнийг. Гэтэл тэр хүн бол 42 настай орчлон хорвоогийн одоо мөнхөсийг үзүүлсэн байж шүү дээ. Гэтэл одоо тэр насан дээр бид нар ирж байна шүү дээ. Тэгээд бодохоор бол бид залуучуудад бол бас нэг тэгж л харагдаж байгаа болоо гэж. Нас намбын хувьд ч тэр тийм ээ. Зүгээр хийж бүтээж тойрохын хувьд бол одоо бид нар бас яг нэг байрах шиж байгаа, идэр шиж байгаа энэ насныхаа хэмжээнд сэтгэх хийж бүтээх, хэмжээнтэй бүтээл тойрох юм хариуцлага ноогдож эхэлж байна л да. Таныхаар ер нь энэ яруу найраг шүлэг бичнэ гэдэг яг юу юм бэ? Хүмүүс өөрөөр тайлбарладаг. Энэ бол би нэг тийм сэрэл мэдрэмжил гэж боддоо шүү дээ. Юмыг сэрэх гэж нэг одоо томьёолоод байгаа юм би. Тэр нь юу гэхтэн зэрэгт бол нэг тийм бусдаас төрүүлж анзаарах их ч юм уу нэг мэдрэмжийг л хэлээд байгаа шиг байна. Өөрөөр хэлбэл ингээд би тэрийг ярилцаа сууж байхад энэ ард нэг модны навч сэрх хийтэл намар модноос нь тасарч унах энэ торгоо агшныг л тэрийг л сэрж мэдрэх. Тэгээд тэн дээр л одоо мэдрэмжил үйлчлэн шүү дээ. Тэгээд тэр навчийг одоо юу болгож бичих үү? Навчаараа байх уу? Навч яагаад ундгийн тийм ээ? Энэ одоо хорвоо мөнхөсийг үзүүлж байгаа мó эсвэл байгаль гэдэг ийм дөрвөн үлрэлтэй энэ ээлжлэг сэлгэх ийм дөрвөн үлрэлтэй ийм байгалийн одоо гайхамшигыг мэдрүүлж байгаа мó юу гэдгийг тэр дундх тэр торгон мэдрэмжүүдийг л тэр жижигхэн сэрлэр өдөөж өгөхийг л одоо шүлгэл гэж ойлгоод байгаа шүү дээ би бол. Та ер нь өөрийгөө ер нь байгалийн нэг үзэгдэл гэх юм бол ер нь юу байх вэ? Та мэдээгүй би ч одоо бас сүрсаар хийсэн хүн шүү дээ. Тэгээд би өөрийгөө боддтой нэг тийм хаврын нэг хөг салхи шиг л хүн болоо та гэж. Заримдаа сүрсаргийн бодол санах юмгүйгээр хүнд тус тас хэлхүүгээ хэлчихнэ. Одоо харин бас хүний ард тоцордог болоод байгаа. Таны хувьд бас уран бүтээлийн төрхийн хажуугаар Монголын үндэсний радиод ажилладаг. Ажил төрөл нь ер нь хэрэг байна. Яг нь ер нь радио Монголын үндэсний олон нийт радио телевиз гэдэг бол өөрөө хуульчлагдсан олон нийт радио телевизийн хуулийн дагуу мэдээллийн хараат бус байдлын дор мэдээллийн тэнцвэр өөрчлөлтийг одоо хадгалдаг ийм л газар юм л да. Түүгээр юм бол одоо бас юм хийхэд чөлөөтэй, үзэл бодлоо илэрхийлэхэд боломжтой ийм газар юм. Тэгээ Монголын радио гэдэг бол одоо 80 жилийн түүхтэй хэвлэл мэдээллийн ууган байгууллагын нэг учраас Монгол оронд ярдуу хоолой амин нөхрөн сонсогдно. За тэнд явж байгаа нэвтрүүлгийн бодлогыг одоо бас тухайн албаар үзэж байгаа хүний хувьд бол бас тодорхойлно. Тэгээд радио бол нэг их мөрөн ингээд нэг намуухан нэрцэр ингээл чимээ шуугаангүй ингээд урсаж битдэг. Тэгэл цагийн цагт урсгалаа татраадгүй. Үерлээд оволцож байгаа ч үл мэдэг. Тийм ээ. Татраад ингээд нэг юм хариглаж жирэлцэж байгаа ч үл мэдэгдэх ийм л их мөрөн байдаг. Тэр их мөрөнтэй л адил юм да. Та дөрөв дашд оргоо гэснээс ер нь энэ утга зохиолын хүрээнд анх орж ирээд
том зохиолчдэр нь хэдэн онд хэн гэдэг хүнээр нь уулзж бай. Тий би хотод орж ирэхээс өмнө сумандаа байхад манай суманд энэ ардын уран зохиолч төрийн шагналт Сормон Оршин Даштаруу Монгол Улсын төрийн шагнал Солингай устгалт нь дөрж үе маам гэх мэт энэ утга зохиолын томчууд нэг манай сумаар ороод уншигчдтай уулзаад дэлгэр хангаагаар дараад нэг ингээд явж исэн. Ингээд л анх дорвгатай уулзж исэн. Тэгээд одоо 90 оны сүүлээр 96 онд зохиолчдын орон дээр бас дорвгатай уулзж исэн. За тэгээд энэ бол нутагчгийн хүн гэдэг утгаараа аавынхаа нэрийг эдэр хэлээд бас ах トゥ усан төрсөн эгч нэтэр лөө дөөнөлөө Даштаруугаан манай хултад ах トゥ ус их байдаг. Тэгээ хултаар их ирдэг хүн байсан юм шүү дээ. Ерөөсөө амралт номралтаараа дээр тэгээд ингэж явахтаа бол одоо энэ л зэнтийн чимтэрч дамбентро тэгээд ингээд юм хүмүүстэй л 90 оны сүүлээс уулзч танилцуулж байлаа да. Тэгээд 2000 оны ихээр бол одоо энэ ер нь хүмүүстэй бол уулзч танилцж одоо ингэж явсан. Тэ нэг шүлэг хүчдэг хүү байгаа юм гэж ингэж бас хүнд хэлүүлж тэр. Ер нь бол анх 1993 онд нэг завханд одоо Монгол Улсын төрийн шагнал цогдорчийн Баавуудч тэр үед завханд туяа сонины сурвалжлагч гэсэн. Тэгэхэд завханд Баавуудчтойгоо анх танилцчихсан баадурч хатдаг тэгэл. Сүүлд Монгол бас нэг юм орж ирсэн. Дууны яруу найраг гэдэг. Энэ бол олон одоо жилийн өмнөөс гарч ирсэн тийм ээ. Та ер нь дууны шүлэг хүч, дууны яруу найргийг ер нь юу гэж боддог вэ? Дууны яруу найраг бол өөрөө төрөлцсөн том төрөл зүйл мөн үгүй бол мөн. Тэгтээ дууг ярих тан зэрэгт бол дууны үгийг ярихгүй харахгүй болдог. Монгол ардын дуу, уртын дуу гэдэг ингэх юм бол ардын урт дуу, ардын богино дууны тэр гайхалтай үгүүд. За тэгээ үг аялгауны нийлэмж. За үгээс одоо тэр цаашаа хүний сэтгэл зүрх рүү нэвтэрч байгаа тэр үгийн эрчим хүчний тухай хүртэл ярихаар болж эхэлдэг л дээ. Тийм учраас дууны яруу найргийг бүтээнэ гэдэг бол тэр хариуцлага гэдэг юмны элдэнд толгоогоо тушааж хийх ажил болохоос биш. Хэн бүхэн дур зургаараа одоо ингээд хийдгээд биш байх гэж ингэж боддог. Яагаад үгэвэл тэр дууг хүн бүхэн даган дуулна. Амнаас ам намжигдана, аялгуунаас аялгуунд дүгнэ. Тийм ээ. Сонороос сонорт хүрдэг. Тийм учраас тэр бол бутлаагийг 1000 давтахад үнэн болдог гэдэг шиг хичнээн дууны үгэж гисэн тэрийг 1000 давтвал үнэн болох аюултай учраас. Одоо ч ирнэ хэцүү үгтэй дуунууд их гарч байна шүү дээ. Уншихад ч гэсэн тэр нь халгамаар л тийм үгнүүд байх юм. Гэтэ тэр нь дуу болцсон өдөр шөнөгүй FM радиогоор явж байх юм. Хуучин цагт чинь бол яг үндсэндээ нэг тийм юу байсан юм бэлээ нэг. Цензур. Тий одоо дууны хороо гэж дууны үгийг нь баталдаг, аяыг нь баталдаг ийм. Тэгээд энэ мэдээж энд чинь бол одоо томчуудын шүүлтүүрээр орж байгаа учраас төдийлэн энэ минь чилээ халаг яавдаг гэхээр тийм муу үгтэй дуунууд бол одоо гараагүй байдгийн. Таагүй дуухан дууг дуулаад байвал таагүйхан байдаг. Имийг ч гэсэн бас амьдрал дээр хүмүүс мэрсэр ярьж л байдаг шүү дээ. Тэр үед тэгэл монголчууд чинь дуулах газар ямар газар ямар дууг яаж дуулах ямар үйлрэл дуулах нь хүртэл энэ ардын урт богино дуунд хүртэлч бас зааг хязгаартай явж ирсэн байдэн шүү. Найр баяр цэнгэл найр хурамн дээр ийм дууг дуулна, ийм дууг дуулахгүй. Наадам цэнгэл одоо баяр цэнгэл наадам дээрээ ийм одоо түмэн ихийг дуулна, хуур магнаг дуулна. Тэр үтгэл дуулах дуун хүртэл төрийн түмэн ихэн одоо дуулдаг. Төр шашны гүн хүндэтгэлт дуу гэж ийм дууг хэлнэ, энийг дуулна. За энийг бол бэсрэг дууг нь, энийг завхай дууг нь, ийм дууг бол одоо намар шувуу уцах цагаар дуулж болохгүй ч гэдэг юм уу. Гэх мэтийн энэ бүх юмнууд нь бол ингээд нөгөө дуу болгонтойгоо дагалдаж одоо тэр арийнхын юм явж исэн. Тэгэхээр одоо бол тиймгүй болчиход байна л дээ. Хизээд ч нөгөө дуу нэгч гэлж үдэг одоо FM радио гэдэг чи олон юм, зурагт телевиз ч гэдэг олон юм. За тэгээд тэр болгоноор бол тэгээд дуучин, хуурчин, ави хаснуудаж гэж агуу дундаршгүй их юм. Тэгээд л одоо ингээл нээх болгонд л одоо дуулцгааж л байх юм да. Гэхдээ ер нь бол одоо ямар нэгэн уран бүтээл бол үлдэхгүй эсвэл хэрэл ер нь цаг хугацааны шүүлтүр байна зү тийм ээ. Одоо яг хөө эвлэний дэлгэрчлөө энэ шинжсэн байлаа ч гэсэн сайн үнэхээр сайн уран бүтээл бол тэр 70 80-ад оны тэр 50 60 онд бичигдсэн дуунууд одоо үрс сайхан ард түмнийхээ дүнд хөшгөлж л байна. Тэнд тэр бол цаг хугацааны шүүлтүр болоод өнгөрөх л байх л та. Цаг хугацаа л яана. Одоо Монголын радиод 50 жил ихшгэлсэн алтан намар дуу одоо үнцний алдааг намар болгоно Монголын радиогоор дуулагдаад
40 жил дуулагдсан байгаа 5 эрдэнэ дуу хавар олонгот одоо ороод цацагдаад ингээ ард түмэн дуулаад сөүлүүийн залуу уран бүтээлчид бүгд одоо өөр өөрснөө авч дуулаад тийм ээ ингээд л явж л байна шүү дээ. Сайхан дуу гэдэг бол ингээ цагийн цагт ихшгэлсээр л байдаг юм байна. Таны шүлгүүдийг уран бүтээлийг харж байхад ер нь бас нутаг усны тухай их олон сайхан шүлгүүд байдаг. Тэгэхээр энэ яруу найрагчид уран бүтээлчдийг бас түүхийн намтрыг уншиж гисэн миний санаж байгаагаар энэ ихэнх яруу найрагч дандаа л хөдөө орон нутгаас төрсэн тэр аймгийн тэр суман төрсэн тэр нутгийн хүүхэд гэдэг нөгөө нутаг орноороо алдарсан байдаг шүү дээ. Таны хувьд бол одоо бас олдохын талын яг одоо өвөл олдохын талын хүүхэд. Ер нь байгаль бол хүний том багшим шиг байгаа. Тэгээд тэр нутаг орон дотор одоо тэр нэг хонхорын нэг усны одоо хангай нутгаар ярих юм бол нэг голын эдэр гэж ялдаг тийм ээ ярьдаг тэрэн шиг ингээд тэр уудам дэлгэр олдохын тал нутагт ингээд атоо малан адгуулан суугаа уламжлал ёс заншлан эрхэмлэн суугаа энэ л настан буурлууд тийм тэр нэг их өв соёл ухаан энэ л бүх юмнууд чинь нэг шүлэг зохиол бичээд тэр нь хүнд хүрч байгаа бол тэр бүгдийн л одоо хаялга цацлага явж байгаа тэр юм л та нутаг нугын уламжлал заншил тэр л өглөө нар мандах өглөө үүр тэмдгэрэнгүүт адуунд мордоо такхууд шууд жиргэж байх үе үүр тэмдгэрч байх үе ой чонсон мөр бөвийтэл зогсож байгаа хойд олон татангууд нэг санхан өдлөөд 2 3 бухаж байх гэх мэт энэ л одоо тэр л хөдөөгийн ахуй юм гэдэг бол өсч төрсөн нутгийн тэр гайхамшиг. За тэгээд нутгийн тэр өвгчүүл нэг хошин хорж онтой явуулж инээж байх. Нутаг хонхортон тохиолдсон баяр жаргал дээр хамт инээж хөөрч наригж даргиж дуулцгааж байх. Тэгтэн бас ёс чудаг ам барьж байх. За мөн нутаг хонхортон тохиолдсон ой гоныг өвхөл хагцал дээр биений дан очоод ингээд дэм тус болоод тийм ээ. Тэр л одоо хүний мөн чанарыг гэрэлтүүлж байх. За тэгээд цагийн явааг дагсан одоо хүний бухимдал төрүүлэхээр ийм явдлуудад тэр хөдөөнийхэн настан буурлууд манай бухимдаж ийм ч байж болохгүй те хүн гэдэг бол ийм байх ёстой юм байгаа юм. Хүн ер нь ингэж л амьдрах ёстой юм байгаа юм. Амьдрал гэдэг чинь энэ юм байгаа юм гэж шимшрэн толгой сагсрээд одоо ганцаан соронгон өгүүлж суух гэх мэт энэ л бүх юмнууд бол ингээд одоо эргээд бодож байхад тийм ээ тэр залуу замдан насанд ингээл одоо тарих толгоор хийж исэн тэр их том боловсрал мэдлэг байж л тий тэр агуу их мэдлэг тэр юм л одоо тухайн үед хүнийг уран бүтээлч болгож өгдөг юм байна л гэж ингэж боддгийн. Тийм учраас илүү төлхөө нөгөөдгийг ингээ бичихээр л одоо тэр нүдэнд харагдаж ихэн сонсогдоод байгаа тэр зүйлийг л бичиж байгаа юм. Тэр нь мөн ялгаа байхгүй нутагт байдаг тэр л сайхан ухаант буурлуудаас гардаг үгүүд байгаа байхгүй. Тийм учраас хүний сэтгэл зүрхэнд их ойрхон очиж хүрдэг байх гэж ингэж бодож байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол дорн говийн алтан ширээгийн нэг өвгний хэлж байсан. Манай нутгийн нэг өвгний хэлж байсан үг хоёр бол хоорондоо бол тэр ухааны хувьд, гүн утгын хувьд, сургамжид тэр цэцийнхээ хувьар бол адилхан байгаа учраас тэр миний шүлэг тэр дорн говийн алтан ширээгийн хүнд одоо бас ойрхон сонсогдож байгаа жишээ дээ. Тийм юм л байдаг юм шиг. Тэрнээс бол одоо юу гэдгийг энд нэг нэмлог гэдэг хүн лагуу төрчөөд алдартай болчоод одоо юу гэдгийг авьяас нас гараад байгаа даа тэгэж гайхуулаад гийгүүлээд байгаа юм байхгүй байх л гэж боддоо шүү дээ. Ер нь бол миний нэг шүлэг зохиол бичгэд нэг зохиолын хэл гэж байна. Өөрөөр хэлбэл нэг нэмлог дотор байгаа монгол хэлний үгийн баялаг гэж нэг юм байна. Энэ үгийн баялаг бол бас нэг арай түлхүү байгаа бол хэлд оруулж өгсөн миний аав ээжийн за тэгээд тэр асрал өгөөчтэй тэр нутгийн тэр алдар хүндтэй буурлаа өвгдийн энэ үг гэдэгт бол би эргэлзэхгүй байдаг. Тэр л хүмүүсийн ярьж хэлж байсан. Одоо манай мийнгийн ингээл ярихаар зарим газар хүмүүс ойлгодог байхгүй. Тэгэл ярих одоо танайхныг ингээл ярих юм бол за энэ догмогийн мийнгийн гэж ярина шүү дээ. Тэгэхээр энэ нэг ярьж байсан тэр л яриа гэдэг чинь л тархинд үлдчихсэн. Тэгээ нэг юм бичингүүд өөрөө ирэхгүй л одоо цаасан дээр ингээд тарих зүрхээр дамжиж тэгээ хуруугаараар бичиглүүлж байдаг л ийм л зүйл байгаа юм л. Тийм учраас энийг бол яалтж явахгүй тэр төрсөн нутагтай тэр нутгийн түмэн замтай холбохгүй харахгүй. Орчин үеийн уран зохиол хөгжөөд байхгүй хугацааг үдлээ. Монголын яруу найргийн дундаас реализм гэдэг одоо энэ зээч одоо тасрахгүй нэг тийм чиглэл хэлбэр юм болов гэж бодоод байгаа юм. Та ер нь энэ дээр юу гэж боддог вэ? Энэ олон хэлбэрүүд дээр. Энэ дээр бол одоо манай Монгол улсын хөдөлмөрийн баатар төрийн шагналт ардын орон зохиолч Лодонгийн төдөг гэж агуу их соён гэгэрүүлэгч хүн байна. Агуу том зохиолч хүн байна. Тэр хүний хэлсэн нэг үг байна л да. Тэр хүний хэлсэн үгтэй би санал нэгдэж байгаа юм. Юу гэхээр
хүн төрлөختөн гэдэг бол утга зохиолон гоё болгохын тулд дэлхийн нийтийн бүхэн зохиолчд тийм ээ боломжтой бүх ийм туршилтуудыг хийж үзлээ гэж. Энэ туршилтууд нь бол өнөөдрийн бид нар яриад байгаа энэ урсгал чиглэлүүд. Тэрл модернизм нь байна, реализм нь байна одоо тий. Тэгэд энэ туршилтууд дундаасан 21-р зуун гарангуут бол хүн төрлөختөн нэг л юм дээр хүн төрлөختний оюун ухаан төвлөрлөө гэж. Тэр төдөө хэлснээр хэлээд байна шүү би. Энэ юу гэх зэрэгт бол одоо их гоё байлгах гай тэр модернизм гэж нийгмийг гаргаж үзлээ. Бас л нэг орон зай цаг хугацааг эзэлж чадсангүй. Их гоё байлгах гай тэр л одоо импрессионизм гэдэг юмыг гаргаж ирлээ. Бас л болж өгсөнгүй ч гэдэг юм уу. Эсвэл символизм гэдэг юмыг гаргаж ирлээ. Бас л болж өгсөнгүй ч гэдэг юм уу. Тэгээ явж энэ реализм гэдэг юм дээр юм бол дэлхийн нийт хүлээн зөвшөөрлөө гэж. За реализмын харин дотор нь бол одоо хүмүүс янз янзаар л яриад байна л. Сүүлийн үед бол одоо бас тэр шидэт реализм гэж хэлж байна. Одоо Габриэл Маркесийн тэр 100 жилийн ганц ардлыг бол одоо юу гэдэг тэр Маркесийг бол одоо тэнгэр болоход хэлж байлаа шүү дээ. Шидэт реализмын одоо нэр төлөөлөгч хүн төрлөختний оюуны сод хүн Габриэл Маркес бол тэнгэр боллоо гэж ингэж одоо бичсгээж байлаа. За сюрреализм гээд байлаа, социализм гээд байлаа. Реализмыг ингээл олон янз яриад байгаа шиг байна. Хэрвээ үнэхээр ийм олон янз байгаа юм бол энэ цаг үе Монголын утга зохиол бол шинэ реализм бол харин ноёлох цаг нь одоо болсон гэж ингэж боддог шүү би. Шинэ реализм гэж нэг урсгалч байгаа. Одоо энэ бичээд байгаа энэ залуучуудын энэ сайхан ахуй уламжлалын тухай энэ бичээд байгаа залуучуудын зум бэлэг совин сэрхүүн тухайн шүлгүүдийг бид нар бол одоо шинэ реализм л гэж хэлмээр санагдаад л байгаа юм да. За баярлалаа. Бас битүүрийн бас ярьцлах цаг хугацаа маань энэ дураас өндөрлөж байна. Таны бас сэтгэлээс гарсан сэр сайхан үгүүдийг утга уянгийн шүлэг бүтсэн цаг хугацаа нутаг ус өөрийнхөө ертөнцөөр багахан аялуулсан байх гэж бодож байна. Бэлгийн цадаг нэвтрүүлэгт Дундгуй аймгийн Хулд сумын угуул Нацаг дөржин шагналт зохиолч Бринлен Ямлауг гэж нэртэй яруу найрагчид тав хүнтэй уулзууллаа. Бас нэвтрүүлгийн өмнө төгсгөл та бас Монголынхаа ард түмэнд хандаж сайхан өрөөлөг хүлээж тун утгагүй цагаан сар болох гэж байна. Цагаан сар бол сайхан баяр шүү дээ. Энэ бол монголчуудын баяр. Тэгэл хоорын дэргүүн сарын шинэ нэгэн гэдэг бол бас монгол хүн бүхний хүлээж идэг. Тэгээ шинэ нэгэнд монгол хүн бүхэн бэлэг дэмбэрлэн дээдэлж идэг ийм сайхан баяр л да. Тэгээд Монголынхаа ард түмэнд утга зохиолыг шимтэн сонирхдаг уншигч олондоо сар шиндэн сайхан шинлээрэ гэж ерөөй доо. Ингээд үзэгчдээ бэлгийн цэдэг нэвтрүүлгийн түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзлаа. Түр баяртай.